Жишээ энэ бичлэг үрг өдрийн мэндийг үргэлж залуулсан. За энэ бол simulation. За мэдээж back test те. Номер 11 юм уу да. Окей. За тэгээ back test номер 11. За бид нар юун дээр тулсан бэ гэсэн чинь daily дээр тулсан байгаа. За тэгээ daily дээр бол үндсэн хөдөлгөөн яг одоо за миний л харж байгаагаар бол downtrend selling zone те. Гэхдээ яг өмнө түүх байхгүй болохоор зүгээр ингээд там гарах хүсэж байгаа шүү дээ. Downtrend selling zone-той. За тэгээ энд харж байгаа ч оройтой энд бол ёрол байхгүй. Тэгэхээр энэ орой дээрээс татж байгаа. Ёрол байхгүй шүү дээ. Ёрол байхгүй. Окей. За ээш доошоо хөдөлгөөн бүр унж орж ирээд Tracer хөдөлгөөн ихтэй 23.6 level. Тэгээ National Bounce-тай impulse хөдөлгөөн боломжтой ч гэсэн удахгүй reverse хийж магадгүй. Энд байгаа улаанууд бол одоо яг өмнө түүх нь харагдчих яхад тавьсан юм болов уу. Тэгээ өмнө түүх нь ууг нь бол харагдахгүй байгаа юм. Би ууг нь өмнө түүхэн дээр нь харж л байсан санагдаад байна. Тэгээд өмнө түүх нь бүр алга болчиход байна. Яг баг багаар явуулах тусам уртлын түүх нь баг багаар алга болоод хэрчигдээд яваад байгаа. Тэ. За тэгээд ямар ч байсан daily бол даунтай сэлтэй, traceтэй, impulseтэй, ёроолоо өвдсөн юм шиг харагдаж байгаа. Тэ. Ёроолыг бол альдын нэвдсэн. Тэгээд ёроолыг өвдөд буцаад break-ийг хийх гэдэг. Тэр нь бол амжилтгүй. Fake out хийгээд тэр нь бол амжилтгүй болоод буцаа гараад ирсэн. Дахиад break-ийг хийх гээд амжилтгүй болоод доош явж байгаа. 4 цаг дээр бол хөдөлгөөн 4 цаг. Downtrend selling zone-той 4 цаг дээр зурх хэвээр боловч зураагүй level гэвэл энэ орой байгаа юм байна. Тэгээд дээрэс нь бас энэ орой байгаа юм байна. Доошоо бол одоо ямар нэгэн ёроолууд бол харагдахгүй байна. Урагшаа бол одоо надад түүх байхгүй. Өв зөлгөө юу устгаа хийчих. За энийг энд байршуулах баха. Юу хийцэн байсан учраас select хийцэн байсан учраас устчих шиг боллоо. За энийг устгая, энийг устгая. Энийг устгая. За энийг устгачээ. Энийг устгачээ. За 4 цаг дээр бол downtrend selling zone-той энэ би бог одоо устгачвал яг сэтгэл санаа амрах гад байна. Дээлүүд. За 70-17 ч юм уу те доошоо ёроол хүрхстэй байсан хүрцэн 4 цагийн спортон дээр орж ирж байгаа ийм хөдөлгөөн байна. Окей. За эндээс бол хөдөлгөөн tracing хөдөлгөөн хийж болно дэшээ. Тэгэхээр tracing хөдөлгөөн богинохын ч юм уу засварлаад доошоо унаад явчих болно те. За тэгэхээр эндээс ямар хөдөлгөөн их вэ гэдэг. Харсан чинь 30 минутын дээр downtrend selling zone-тай харагдаж байна. Downtrend selling zone-той tracing хөдөлгөөн авчрахыг хүлээн. За session маань бас нэлээд оригдсан байгаа учраас дараа өдөр бишилжүүлээ. Дараа өдрийн pre-lond нэр ирлээ. Pre-lond нэр ирсэн. Pre-lond нэр бол хөдөлгөөн 30 минут даунтай хэвээр байгаад байна. За 4 цаг бол tracing хөдөлгөөн авчрах одоогор болоогүй байна гэсэн байр суурьтай байгаад байгаа. Тэгэхээр үүсгэсгүй байсан selling volume үүсэж байна гэж харагдаж байна. За эндээс бол энд нэг юм орой үүсэх гэж оролцсон бараг л бэлдсэн юм шиг харагдаад байгаа л та. Надаа бол энэ орой бараг бэлдсэн баха. За энэ юу нь фейлдэг юм байна. Энэ орой бол амжилттай болсон юм. Энэ орой амжилттай болсон гэдгээрээ үнцөлгөө маань 30 минутын downtrend үргэлжилж байгааг оройн candle үүсэж байгааг. За эндээс бол намайг sell орооч гэсэн одоо юм хатгалгыг өгчөж байгаа. За энэ хатгалга дээр бол мэдээж би бол амьдрал дээр хатгуулаад орно. За ингээд 115 417 гэдэг үнээр гинэ зөрүүгээр 415 ч юм уу те. За тэгээ ороод sell цогулж магадгүй. За гүү байна. За тэгээд sell маань бол мэдээж дагаад доошлоо явчихна. За энэ дээр за магадгүй навцаа ч юм уу те. Нэг ингэж тавиад ёроолоо эвдээд авчиж байгаа. Окей. За тэгээд 4 цагийн хувьд бол ингэж үргэлжлээд байгаа шалтгаан бол daily time frame-ийн цэвэр волюмтай холбоотойгоор хөдөлгөөн үргэлжилж байна гэж харж байна. 30 минут бол downtrend selling zone-той. Tourism тавьчраа дахиад impulse явах боломжтой хөдөлгөөн. За тэгээд 30 минут бол tourism хөдөлгөөний яг нэг удаа авчирж байгаа. Дахиад нэг орооч гэдэг ийм хатгалга явж байна. За тэгээд энэ хатгалга дээр бол алдах мэдээж магадлал байгаа. 211 38.2-тэй 500 гэдэг байдлаар. За 215 500 ч юм уу тий. За нэг иймэрхүү sell орчиж байгаа. Тэгээд энэ дээр бол мэдээж алдна. Одоо хөөрөөдөө гэсэн тийм юу өглөө, мессеж өглөө тий. За тэгээд daily бол мэдээж daily бол 23.6-тай гэдэг бол ерөөсөө тийм гоё үзэгдэл бол биш байгаад байгаа. 4 цаг бол өмнө ёрол руу break нэгээд daily руу break нэгээд дэш үсч магадгүй байгаад байгаа. Окей. За 30 минутын хувьд бол after buy delivery байна. 4 цаг руу break хийх хэсэг нь тодорхойгүй. За 4 цагийн tracing хөдөлгөөн авчирч байгаа. За 4 цагийг reverse хийж байгаа харагдаж байна. За энэ дээрээ бол 4 цаг биш 30 минутыг шүү. Sorry. Энэ дээрээ бол одоо намайг бас уруу татж юм л да. Ер нь бол нэг 340 мөчтөнд BPC SL-тэй тий. За 4 цаг дээр ийм downtrend selling zone үүсчлээ штэ. Эртхэн tracing хөдөлгөөн өгчлөө 23.6 level-тэй гэж магадгүй. За 38.2 тийм. Доошоо impulse орооч тий. Selling volume дээр дагаад орооч гэдэг.
2145-ыг амлаад намайг дагуулад орж ийн. За энэ дээр бол би swing орчин. За тэгээ 30 минут бол доошлоод Trace төлөвлөгөө өгөхөд би sell гэсэн сонирхолтой арилжаа хүлээчихнэ. За Trace төлөвлөгөө ирсэн, оройн candle гарсан. Надад бол таалагдчихээн. Гэхдээ нэг амар болохгүй юм бол байхгүй. 185-тай. 61.8-тай. Гэхдээ доош R нь хүрэх үү гэд харахаар арай хүрэхгүй бай. 230 моч гэж харагдаад байна. За тэгээд доошлсон буцаад дээшилсэн мэдээж тренд учраас жоохон заваар нь эндээс засвар хийгээд дээшээ бүр эсэл цохоод бүр daily break-ийн хөдөлгөөний эхлүүлж магадгүй эсвэл доошоо засвар хийгээд Eurola хэвлэг weekend tracing төлөвлөгөөг үлчилж магадгүй аль нь ч гэж болно. За энэ бол дээшээ чиглэлтэй гарч ирлээ. За ингээ үндсэн хөдөлгөөн маань дээшээ чиглэлтэй гарч ирсний дараа daily time frame resist-тэй яаж харьцаж байгаагаас бид нэр daily-гийн импульс явах уу, daily-гийн reverse явах уу, 4 цагийн reverse явах гэдэг нь гэдгийг мэдэж болно. За daily-гийн resist-тэй бол ерөнхийдөө дунд давгүй харьцаа үүсгэсэн 4 цаг дээр бол дунд давгүй даунаа барьж байгаа Fibonacci-гийн 50-тай импульс явах боломжтой байна. Ороод ирээч гэсэн нэг юм бас нэг жоохон тий хатгалга маяг юм явж байна. За доошоо бол би 2100 гээд дээшээ бол нэг ойролцоогоор 480 маягтай юм уу? 2100 нэг зарах гэж штэ. Sell 30 минутын дээр бол даун болтгоо болсон. 30 минут гоё Trace төгстэй хичээсээ тэгээд Trace бодлоо боллоо. За оройч болцсон юм байна дөө. Тэгээд цааш нэг уулъя. За энэ дээрээс харин надад нэг гоё зүйл хэрэгтэй. Эндээс бол би ормоор байна. Нэг юмнаас хоцрох гээд байна гэдгийг харагдаж байна. Энэ дээр бол энэ candle гэхдээ арай л худлаа гарчиж энэ юу баха? Ногоон candle байх хэрэгтэй хаа. Улаан candle гарцсан байх юм. Яг back test-ийн хувьд бол алдаан уд гардаг. Тэгэхээр тийм алдаа гарсан баха гэж бодчих. За 215-тай. TP-ний хувьд бол би доошоо л гэж харж байна. Ер нь бол доошоо. За магадгүй нэг 1000 цангатай ч юм уу те. Sell-тэй аясаа. Баларсаа. За Eurola хувьд чиж байгаа. SL бол зөөгт чинь. Энэ хавцаа болж орж ирэх юм уу? Нэг энэ хавцаа л байх юм шиг байна. Хар бүдүүн баарыг харуулвал. За тэгээд доошоо мэдээж шинэ Trace төлөвлөгөө өгч байгаа. Энд дээрээс бид нэр TP-г наашлуулах боломжтой. За яг оройн candle-ийн хувьд бол оройн candle бол тун давгүй харагдаад байгаа. Тэгээд доошоо хөдөлгөөн 110-тай тэгэнгүүтлээ 500-тай байж болохоор харагдаж байна. 110-тай 500-тай сэлсэн. За тэгээд доошилсан, дээшилсэн. За эндээс бол ер нь жоохон эвгүй шүү гэдэг байр суурийг илэрхийлж байна. Дахиад нэг candle гарвал ер нь би дээрээ хаацсан дээр. За тийм энийг бол ингээд би дээрээ хаагаад сүлж ярилчааг. За тэгээд тэрний дараагийн арилж байгаа болохоор SL-ийг нь магадгүй бүр доошлуулж тавиад энэ хавцаа авъя дэрнэ. Окей. За ингэ барьсан. За мэдээж ойлгомжтой. Аптай болчихж байгаа. За эндээс бол буцаад даун болоод Trace өгч болно. Асуудал байхгүй. Дараа өдрийг нь хүлээцгээе. За дараа өдөр нь бол даун толохгүй ш нэлээд зүтгэж байгаа байр суурь харагдсан. Гэхдээ даун бол болж чадахгүй байгаа харагдаад байна. Даунтаж болцсон юм байна л да. Trace ирэх хэрэгтэй юм байна л да. Тэгээд Yorolтой орой бол үсээгүй. Одоо орой үсч болохоор л харагдаад байна. За орой үссэн Yorol хүртэл явах боломжтой. За оройгоо эвдэж байгаа харагдаж байна. Энэ бол бүр нэлээд сүрлийн хөдөлгөөн байна да. За 4 цагийн импульсыг бариад авах шаардлага юу байгаа юу гэдэг дээр асуудал байна. Daily дээр бол ер нь энэ спорт байсан байж магадгүй юм. За энэ 4 цагийн дауныг бол ер нь би хийгээд за тгээ харъя. За мэдээж цогчж байгаа харагдаж байна. За эндээсээ хөдөлгөөн дахиад 30 минутын дээр даунлаад дахиад нэг ер нь ороод ирээ баталгаа өгчлөө штэ гэдэг хатгалга явж байна. Эндээс бол орол орох юм. Эндээс чи ингээд за би чи ер нь бол буруу үйлдэл хийж штэ. За энд бол ер нь 4 цагийн Yorol эвдрэг учраас би SL ерөөсөө зөөж болохгүй юм байна. Миний өөрийн маань дөрмийн тарш. За үнэхээр SL зөөхөр болох юм бол Yorol-ыг эвдэх хэрэгтэй. Эсвэл одоо энд байгаа энэ SL-ийг зүгээр л цохиулах хэрэгтэй. Өөр арга бол байхгүй. За тэгэхээр юудсан daily break-ийг хийчихгүй байгаасаа гэж залбираад байж. 4 цагийн хувьд бол 4 цаг Yorol айлтыг хит эвдчихсэн. Тэгээд одоо бол энийг ингээд байлгаад ах шаардлага алга. 30 минутын дээр хөдөлгөөн Trace төлөв авчрах хэрэгтэй. За гоё Trace өгөөд уны да. Одоо Trace төлөв өгөхгүй байна. Өгөхгүй байгаад байна. Одоо өгч байгаа харагдаж байна. Тунд давгүй Trace төлөвлөгөөн тэр дээрээс эхлэлтэй Yorol нь тэнд. Trace нэнд 23.6-тай. Ишл bounce-тай импульс төлөвлөгөө боломжтой. 100-тай 465-тай ийм хөдөлгөөн гарч ирнэ. Окей.
Тэгэхээр 100-та 465-тай гэдэг. За тэгээд амжилтгүй болсон. Энэ дээр бол дахиж орохгүй. За доошоо явж байгаа. За доошоо нэлээ яваад байгаа. Trace төлөвлөгөө өгмөр байна. Trace төлөвлөгөө энэ ч уусаа шүн болсон юм шүү дээ. За эндээс бол ер нь энэ уртаа бол эсэл цохиулж магадгүй л харагдаад байна. Надад бол урт маань бол эсэл цохоо daily-гийн break хийгээд ингээд явах юм болов гэсэн таамаг бол байна. Ёроолоо эвдээд ороод дахиад ороод ирсэн. Дахиад trace төлөвлөгөө өгөх гэж оролдоод байгаа failed байгаа юу? Үгүй шүү дээ. Энд trace төлөвлөгөө аваад ирсэн байна. Failed байгаа юу гэсэн чинь энд ёроолтой энд оройтой ёроолоо эвдээд down-тай trace 2036-тай 38.2-тай. Энд ёроол нь үссэн, энд орой нь үссэн. Дээшээ бол нэг 110-тай, доошоо бол 355-тай. За 110-тай, 355-тай гэдээ орсон. Юу вэ? За энэ бол арай биш ээ. Энэ бол энэ амар өндөр байгаа spread-ийн л гайвах гэж бодож байна. За тэгсэн чинь бүр ингэж зааварах юм уу? За ингэж эсэл цогулчт юм. За тэгээд дахиад за энд ер нь л нэг л биштэд байгаа. Гэтэ swing-ийг бол одоо тэгээд нэгэнд хаах шаардлага байхгүй. За ёроол руу break хийсэн. Ёроол дээр ойход бол ерөөдөө итерхий орой болчихж байгаа харагдаж байна. Энд гэхдээ энэ break-ийг хийх гэж арай л амар удажлаа да. За эндээс ер нь л daily-гийн break-ийнтэй, daily-гийн down-тай, trace-тэй, impulse-ийн боломжтой гэдэг байр суурь нь хэвээрээ Fibonacci-гийн 60 грамтай, 4 цаг down-тай энэ харагдаж байгаа бол доошо задрах магадaltaй хөдөлгөөн харагдаж байна 30 минутын дээр. Аттай. 30 минутын ав цаашаа ороод гүйхэн trace төлөвлөгөө өгөөд дээш үргэлжлэх боломжтой. Эсвэл доошо resist-ийн гадна гарах хэрэгтэй. За эндээс бол гүйхэн trace төлөвлөгөө өгөх талаа илүү сонгох магадлал маш өндөртэй харагдаж байна. Trace төлөвлөгөө өгчүүдээ гэсэн чинь арай өвөг юм шиг байна. Энэ оройг эвдээд тэнд trace төлөвлөгөө өгөхдөө бүр энд өгч чинь Fibonacci 23 level-тэй нэг bounce-тай impulse хөдөлгөөн. Дээшээ daily-гийн орой хүрэх боломжтой. Daily-гийн орой бол баг зэрэг дээшлээд энд тавигдах хэрэгтэй байгаад байгаа. Daily-гийн орой хүрэх боломжтой 4 цаг down-тай, 4 цагийн эсрэг бол daily-гийн break-интэй гэдгээр явна 30 минут аптай. За ийм байр суурин дээрээс хэдүүлээ. Одоо орондоо намайг одоо ороод ирэх гэсэн л байр суурь 150 400-тай л юм байна. 400-тай баяцсан. За миний entry бол шал өөр газар нэгдэж байгааг харж байгаа. Нэг бол баг зэрэг доошлуулаад миний entry бүр энд нэгдсэн байна. За эндээс бол failed чиж байгаа юм байна өө. За тэгээд агиж орох бол сонирхол байсангүй дээшээ явлаа. Trace төлөвлөө дээшлэх хэлбэлгүй. За тэгээд хөдөлгөөн эндээсээ ер нь юу хийхийг хүссэн бол доо daily down-тай байгаа. Daily ер нь бол reverse хийх цаг хугацааны асуудал байна. 4 цаг reverse хийх цаг хугацааны асуудал байна. 30 минут гол нь энд бол тийм амархан хөдөлж өгөхгүй байна. За 30 минут эндээсээ дээшээ. Trace төлөвлөгөө өгсөн. За орох боломжгүй цаг бол миний цагийн хувьд бол айгу тохиромжгүй цаг байгаа юм. За энэ дээр ёроол үүсгэж байгаа. Энэ бол daily-гийн reverse-ийн хүч 4 цагийн reverse-ийн хүч давхцсан 30 минутын after-end. Гэхэд жоохон гүн trace төлөвлөгөө байна. 61.8-тай impulse боломжтой. Дээш чиглэлийг заасан гэдэг утгаараа 85-тай 170-тай. 85-тай 170-тай хөдөлгөөн. За тэгээ миний entry шал өөр газар хитчлээ. Тэрнээс болоод мэдээж миний CLTP нэр шал өөр газар байралтай байна. За энд ч өстой зүгээр шал худлаа газар л байна л да. Ер нь бол зүгээр л хэрэг байх сонирхолтой. Daily бол break-ин daily ч одоо ерөөсөө эндээс дахиад доош унжиж магадгүй хөдөлгөөн өмнө өрөөлгөө break-ин хийчихвэл 4 цаг бол аптай байтай. Ер нь бол аптай байтай хөдөлгөөн баг зэрэг явж байгаа ударч магадгүй болчихж байгаа. 23.6 level-ч хүрэхгүй энэ жил bounce-тай хөдөлгөөн. 30 минут бол аптай байтай. За эндээс 30 минутын дээр trace тавьчирна. Impulse явъя гэсэн сонирхолтой. Энэ бас худлаа байж болно. 23.6-тай. Энэ жил bounce-тай impulse хөдөлгөөн явах хэвээр. 120-тай 280. 120 би бол 350 гэж орно. Тэр дээдлийн евро чиглэлтэй ормоор нь арай жоо холболцсон байх шүү. Угаасаа тэгээд миний entry буруу нэгтэй байгаа юм л да. За энийг юу ячаад дуусгая дөө. За энэ бол үнэхээр хэцүү газар байна. За окей.
За 102-той тэгээд өнөөдрийн simulation-ыг дуусгаж байна. Окей. Бүгд нарийн амжилт хүсье. Баярлалаа. Баяртай жаргал. Удахгүй дараагийн simulation-ээр уулзцгаая. Simulation бишээ back tester.